хүнд энерги донд амьдарч байгаа хүмүүсүүд одоо бол би хангалттай, тийм ээ хангалттай би энэ амьдралд ингээд тулалдаж, тийм ээ би битэйг өрсөлдөж, би бинийгээ дайсан мэтээр харж амьдраад хангалттай, тийм ээ би одоо болоод өөр ингээд шатахмаар байна, дэвшлэмээр байна. Энийг бол мэдэрч байгаа хүмүүсүүд одоо ингээд их болж эхэлж байгаа. Надруу ингээд хүмүүс бичиж байгаа л та ингээд Монгол хүмүүсүүд чинь яс поош хүмүүстэй ажилладаг, сайшныгаа хийж ажилладаг. Тэгээд тэр хүмүүсүүд ч гэсэн ингээд ирээл дотор нь ингээд айгүй янз бүрийн юм болж байна, тийм ээ. Өөрийгөө ойлгоо болж байна. Энэ байдлаасаа гарахыг хүсэж байна, яаж гарахаа мэдэхгүй байна, тийм ээ. Янз бүрийн асуудалтай. Одоо энэ асуудууд нь болохоор сүүлдээ бүр ингээд өвчин болоод би физик дээр ингээд гараад ирчихсэн, тийм ээ. Би энэ бүр ингээд хүнд доод хэмжээсээ одоо энергитэй удаан байгаад ингээд ихээр би маань өвчлөж эхэлдэг байгаа. Бидний оюун бодол, сэтгэл хөдлөл хоёр маань ингээд маш удаан хугацаанд доод хэмжээс байх тусам сүүлдээ ингээд тэр энерги маань бидний физик бит бихжиж өвчин болж гардаг ба. Бүх өвчлөл бол бидний хаан битэр байгаа энэ физик битэр байгаа өвчнүүд болол эхлээд энергийн бий болох фантом бий дээр үүсдэг байна. Тэгээ тэрийг хүн нөгөө эдгэхгүй, тийм ээ, одоо энэ чакрануудынхаа хаалтуудыг гаргахгүй ингээд маш удаан яваад ах тусам сүүлдээ ингээд физик бий рүү материал болоод ордог байхгүй.